За орой минь. За өнөөдөр чигэд юу анхаарах вэ? Ээлжил лайва болохоор байрны асуудлын тухай хэдүүлж жоохон ярилцъя. Яг байрны асуудал нэлээд чухал зүйл гэдэг. За эндээс ажлын гэрээ олдоод бид хэд чинь хүлээлт очиж байгаа юм чинь заавал нэг гадуур байранд байрлаж ээж ажил хөдөлгөөн хийх хэрэгтэй болдог. Тийм ээ. За тэгэхээр чигэд бол ерөнхийдөө бол сүүлийн үед бол байрны олдоц бол маш их багасж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд багасхаас гадна байрны үн маш их нэмэгдэж байгаа. За харьцангуй маш их гэдэг нь ерөөсөө сүүлийн 5-10 жилдээ харьцуулж ярих байна. За байр дээр бид нар одоо яг юу анхаарах хэрэгтэй юм бэ? За эндээс ажлын гэрээнд очингуудаа бид хэд чинь очихоос өмнө л одоо бизнес орохдоо байрны бичиг асуудал зохицуулж ийж байртай юу чи ажилтай болсон юм байна. За одоо тэгвэл байртай юу гэдэг асуудлыг дотоод яам шалгаад үнэхээр одоо байрны бичигтэй юм байна. Очоод нийтийн байранд орох юм байна. Орон сууцнд орох юм байна. Байрны бичигтэй юм байна гэсний чинь үндэслэлж виз дардаг тийм ээ. Тэгээд виз гарсны дараа тэгээд бид нар эндээс явах болдог. За тэгэхээр эндээсээ эхлээд таад маань юу анхаарах ёстой гэхлээр зарим байрууд бол ямар ч одоо үйлдвэр дагсан дотор байр байхгүй бол яалтчгүй гадуур байрлах шаардлагатай болдог. За гадуур байрлахад бол гадуур орон сууц түрээслэх юм бол одоо шууд нийтийн байранд орохгүй гэх юм бол орон сууц түрээслэх юм бол яг Монголтой л адилхан л да 1-2 сарын урьдчилгаан мөнгө төгрөгийг төлж ээж нэлээд хүнтэй. За 1-2 байрыг бол ерөнхийдөө 1000 евронд за тог устдаа нийлээд 1000 евроор түрээслэнэ. 1000 евро гэдэг чинь бараг 3-4 сая төгрөг болчихно. Тэ яг харьцангуй 700-аас 1000 евро болчихно. За 1-2 өрөө байр түрээслэнэ гэхээр. За шууд очиж байгаа хүнд бол тийм эндээс явахдаа л маш их мөнгө төгрөг зарцуулдаг учраас нийтийн байранд орох нь хамгийн зөв зүйтэй шийдэл байдаг. За нийтийн байрыг нь бол яг ажиллаж уучлах зуучилж байгаа хүмүүс чинь бол байрны бичгийг зохицуулна, бас тэрэндээ бас мөнгө төгрөг төлнө, бас л нэлээдгүй асуудал болж ээж нэг арайчгүй байр олдог. За даа ялангуяа том хотууд эсвэл одоо жижиг тосгон байлаа гэхэд бас тусдаа одоо нэг үйлдвэрээ дагсан байр л байхгүй тэр тосгонд ямар нэг байр олох шаардлагатай болдог. Жижиг хотууд бол заавал байр хайх шаардлагатай болдог. Тийшээ очиж үздэг, байрны эзэнтэй тохирдог. За тэгээ энэ дээр нэг том асуудал юу гэдэг вэ гэхээр ерөөсөө монгол хүмүүс ирж ажиллана. Монгол хүмүүс энэ байранд амьдрна гэхлээр байрны эзэд байнга нөгөө байр түрээсэлдэг хүмүүс бол жоохон дургуутсах талтай ийм хандлага аягүй их байдаг. Тийм учраас айтайхан байр байгаад идэг. Нэг хөөрхөн тавилгатай, нэг хөөрхөн зургаттай ч юм биш, нэг хөөрхөн дивантай, ортой, эсвэл нэг ширээ сандалтай тийм байр байгаад идэг. Тэгтэл монгол хүнийг бол оруулахгүй. Бид нар Европын хүмүүсийг оруулсан дээр гэсэн асуудал нэлээдгүй гардаг. За даа ялангуяа Прага хоттой эдгээр бол одоо тийм асуудал маш их гарч ирнэ. Тэр байтугай орон сууцаа түрээсэлдэг байрны эзэдүүд одоо ерөөсөө монгол хүн бол оруулахгүй шүү. Тэгэхээр шууд уцаар асуудаг гэсэн. Ямар орны хүмүүс энэ байр ирж асууж байна гэдэл шууд асуудаг гэж байгаа. Тэгэхээр за Монгол ажилчид ирэх гэж байгаамаа бид нар ингээд ийм үйлдвэрт ийм төдөн ажилчид ирэх гэж байна. Тийм учраас бид нар одоо байр хайж байна гэсэн ийм ярихад бид нар ажиллаж байгаа хүмүүсд энэ бол их том асуудал байдаг. За тэгээ яг үнэ тохирчдог. За тэгэл сүүлдээ тэгээд ерөнхийдөө бол одоо анзаараад байгаад байр болж байгаа хүмүүсийн нэг том асуудал бол ерөөсөө за яг олдож байгаа нэмгээд л одоо нэг байр түрээслэхээс өөр арга байхгүй. Эдгээр чинь Монголоос очиж байгаа хүмүүсийг ямар гудамжинд байлгалтай биш. Тэ байр олдохгүй бол одоо тэр хүмүүсийг одоо Монголдо байртай болтол хүлээлгээд байлтай чи Швейц нь гарцсан ажил нь хүлээдээд идэг ийм нөхцөлд бол одоо олдож байгаа байранд нь оруулахаас өөр ямар ч боломж байхгүй. Тэ хурдан авчихын тулд за тэгээд тэр байр нь бол одоо зарим байрны эзэдүүд бол сүүлийн үед эзэнтэй байрууд одоо Украин эзэнтэй байрууд их болчихж Словак эзэнтэй байрууд их байна. За Чехүүд байр түрээсэлж байна. За тэгэхэд эдний одоо хэлсэн үнийг бид нар яхаас биш хувь эзэдийнх нь өөрсдийнх нь тарифаар л бид нар хүмүүсээс суулгана гэж зөвшөөрөхөөс танах үнэтэй юм байна. Танах тийм ч юм алга, ийм ч юмгүй байна гэд ингээд уурлаж уцаарлах, шаардлага тавих гэхлээр тэгвэл та нар болвол бид нар одоо өшөө хүмүүс зөндөө байна.
хүн дээр дутхгүй байгаа учраас тэр өлөөс үнэ болгоно гэдэг асуудал ерөөсөө ярихдаггүй. Ийм болдог. За тэгэхээр эдгээр ерөөсөө яг муугаар хэлэхэд аманда багтсан үн хэлж байна. Сүүлийн үед за тэгээд жоохон л асуудал болвол тэгээд байрнаас хөөх, туух одоо ийм асуудлууд зөндөө хардаг. За тэгээд манайхан ч болохгүй юм. Эндээч байдаг, ондооч байдаг гэдэг шиг нэг айтаахан цэвэрхэн байранд ингээд оруулчихлаар өөртөө асуудал гаргаад ингээд хөвгт туутах. За тэгээ нэг байрнаас гарсан хүн дараагийн байрыг олоход мэдээж хэрэг бас л хэцүү. Тийм ээ? За тийм. За энэ дэр байрны асуудал дээр нэг бас ямар асуудал гардаг вэ? За манайхан хугацаанд ерөөсөө байрны төрөлсөг төлөхгүй гэдэг маш том проблем байдаг юм байна. Гэхдээ энэ ч одоо Монголд ч одоо хэрвээ байр төрөлсөлт байсан бол байрныхаа мөнгө төлтгөл байсан баймээр. Тэгэхэд яагаад хүний нутагт очичоо даа ялангуяа шал танихгүй чийхэд мөнгө өгөхгүй гэд ингээд гэрээ гэдийгээ суугаад байгаа нь бас ерөөсөө ойлгомжгүй. Тий. Хүний нутагт байх тусмаа бид нар ч бас нэг олдож байгаа байранд нь байгаад нэг хөлөө олоод авчвал тийм ээ. Цалинтаа залгачвал гэд ингээд бас амьдрахын зүйтэй болов тий. За тэгээд байрныхаа гэрээг мэдээж хэрэг оронгуудаа яг цалин буух өдрөөл зохицуулж за манай цалин ингээд үйлдвэрийн цалин 15-наас 20-ны хооронд буудаг ч гэдэг юм уу эсвэл сар болгоны 5-наас 10-ны хооронд цалин буучт юм а тэр хооронд л яг байрныхаа мөнгө өгнө гэд ингээд хэрвээ хуваараа орон сууцнд гарч байгаа хуваараа хажуу талын айлын өрөөнд орж байгаа бол тэр үн мөний сайд тохируулахдаа гэрээгээ хийхдээ заавал цалин буух үеийг заавал уялдуулж хийх нь хамгийн зөв-зүйтэй байдаг. Тэгэхгүй бол 30 сар болгоны 30 давнаа гэж байрны эзэн томорчдөг. Нөгөөх нь цалин мандал нь хязгаар буух дээр болго мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор тэр цалин буух үедээ би тааруулъя. Тэгэхгүй бол бид нар ингээд цалин буугаагүй цагт бол мөнгөгүй байна. Ирээд удаагүй байгаа ч гэдэг юм уу те. Ингэж зохицуулахад тэрэн дээр бол харин ч ихэд бол зөвшөөрдөг. Ихэнх нь зөвшөөрдөг шүү. За маш том шаардлага юу тавьвал маш их цэвэрхэн суух ёстой. Та нар гэр орондоо Монголдо байхдаа цэвэрхэн л гэр орноо хашаа ороогоо цэвэрлдэг л байсан бай таараа. Тийм ээ? Би засахтаа ариун цэврийн өрөөндөө байхдаа цэвэрхэн л байдаг байсан бай таараа. Тэгэхээр хүний юмыг бол бүр ч одоо их цэвэрхэн одоо нэг байранд оруулж байгаа бол тэр байранд маш цэвэрхэн суухыг хичээх хэрэгтэй. Тийм ээ? За нийтийн байр одоо сүүлийн үед бол ер нь коридорт камер тавиагүй нийтийн байр гэж ер нь байхгүй болсон байна. Тэгээ бүгдээрээ камертай орсон гарсан болгоныг олж харж идэг. Гадны хүн орж ийн үгүй юу? Гадны хүн орсон бол хонж ийн үгүй юу? За хэрвээ хонж байгаа бол за тэгээд хоногийн төдөн төгрөгшүүгээд л болох баг. Гадуур хүнийг бол хоруулахгүй гэсэн бүр чанга жижүүртэй байруудч байдаг. Тэ хэрвээ жижүүр байхгүй бол камер тавьчихдаг. За тэргээрээ тэгээд хоногийн мөнгө нэхэд суучих. Нөө байрны эцэд өчч тийм ээ. За тэгээд гадуур хүн амтаа хонуулах юм бол бүр чимээгүйхэн шиг хонуулахаа мэдхгүй тэгээд шоудцгаагаал дуулцгаагаал зодтолцгаагаал ууж идцгээгээл ингээл ах юм бол хажуу хавиргандаа байгаа хүмүүстэй лай болох тийм ээ. Энэ асуудлыг бол хэцүү хэрэгж гаргаж болохгүй. Бүгдээрээ л бид нар мөнгө төгрөг олохын төлөө бүгдээрээ ядарч байгаа 8-12 цаг ажиллаж байгаа хүний нутагч очлоо таних мэдхэн амтаа алга. Тэгээд нэг арай чамаа гэртээ ирэл нэг аюуч хоол хийж ичээ тэгээд амрах гэтэл хажууд нэг хэдэн тэнийг юмнууд орлоод байвал ямар хэцүү байдаг вэ? Тийм ээ. За тэгэхээр энэ нийтийн байрны камертай юм асуудал дээр ганц хоёр орчуулагч надад гуйсан бүр за цагдаа дуудаад байх юм аа. Ямар нэг асуудал болохоор цагдаа дуудаад. За одоо 1 сарын 1-ээс та нар цагтаа дуудах юм бол ямар асуудалтай болохыг би та хэдийн энэний өмнөх лайваар ярьсан баг шүү. Цагтаа дуудах болгон одоо таны хувь хүний сахилгаатын цахилгааны арга хэмжээ авахулсан л бол таны визтэй одоо тулна. 3 удаа цахилгааны арга хэмжээ авал та визэнд буцах болно шүү гэдгийг та нарт би анхааруулад байгаа шүү. Тэ. Энэ бол тоглоом биш. Энийг би өөрөө зохиогоогүй шүү. Тийм болохоор цагдаа дуудана гэдэг бол одоо бол маш их боломжтой осолтой асуудал болж байгаа шүү. Тэгтээ үнэхээр нэг алах гал үнэхээр нэг нухчих гад ингээд байвал одоо дуутахаас биш яах вэ тийм ээ. Тий. За тэгээд хэрвээ ингээд үнэхээр цагдаа дуудагдаад юм байцагдаад хэн буруу болох вэ нэр гэл одоо тэр дотор байраараа л нэг юм болцоох байлгүй тэгэл тэгэхэд одоо бичиг баримт байхгүй ч юм уу эсвэл нэг залбин ямиг аваачаад ч гэдэг юм одоо гэр оронгүй дэмий тэнж ажилласаа хөөгдсөн юм эдэр оргонуулаад одоо ингээд байж байгаа юм бол асуудал үүснэ шүү дээ мэдээж хэрэг тийм ээ. За
байрны бичиг одоо байр түрээсэлж байгаа монголчууд бас нэлээдгүй байгаа. Өөрсдөө байраа түрээсэлсэн. За тэгээ илүү нэг өрөөндөө өөр нэг хүн оруулъя. Одоо 2 өрөө 3 өрөө байртай байлаа гэж бодоход 2 өрөөндөө өөр амьдраад нэг өрөөнд одоо гадны хүн байлгалаа гэж бодъё. За тэгвэл байрны эзэдүүд бол ийм байрдаг голцоо яадгүй гэхээр ерөнхийдөө бол сайн л нэг юм 2, сайн л 3 хүнд байрны бичиг хийж өгөхөөс биш өөр илүү олон хүнд бол байрны бичиг хийж өгдөг шүү. Тийм учраас та нар хүний хажуу талын карма өрөөнд орох юм уу эсвэл өөр байранд одоо нийтийн байранд орлоо ч гэсэн та нар одоо бидэрт байрны бичиг хийж өгөх юм баваз гэдгийг нь бол заавал асуух тухай би маш их ярьдаг шүү. Тий. Байрны бичиггүй бол ерөөсөө байж болохгүй. Гэрээ заавал байх хэрэгтэй. За тэгээ гэрээг авлаа. Түүнийгээ дотоод тавлын яамд заавал мэдэгдэх ёстой. Хаяг өөрчлөгдлөө заавал мэдэгдэх ёстой. Одоо 1 сарын 1-ээс үнэхээр чанга болох нь шүү хүмүүс минь. Та хэд маань өстө үнэхээр хичээгээрээ энэ дэр балчханж үүж очиод цагдаад дуудуулаад балчханж үүж очиод асуудал үүсгээл бие биендээ уураа барихгүй бие бинийгээ заамтаж аваад алдмал ингээл байвал одоо тэгэл хоёулаа тэгэл Монгол буцахаар ажил болох вэ. Сайхан тэнэгэлж өгнө шүү дээ. Тий. Бат балчганаараа л гэж хэлэхээр ёо ээ. За тий. За тэгээд байрны хажуу талын өрөөнд ингээд нэг байр олдохгүй байхад нэг байрны хажуу талын өрөө олж хаад ингээд орох юм бол нэг хүний ёсоор нэг 50 өөжөө тий нэг согтуу үлчүү биш нэг айтаахан амьдрахыг хичээгээрээ тий. Байр олдохгүй байхад бол одоо айлын хажуу өрөө гэдэг чинь бүр нийтийн байрнаас хамаагүй дээр л байгаа шүү дээ тий. А гэхдээ үүнд нэг анхааруулах юм юу гэдэг вөхтөр за тэр нэг байр түрээсэлж байгаа нэг хүмүүс нь бас бити их дарамтлаач гэдэг бас нэг асуудлыг ярих юм. Тэрийг одоо бас их сонсогдох юм. Тэр ч одоо өөрөө худалдаад авсан байр нэгдүгээр биш байгаа тэр чинь под 8 бүр түрээсийн түрээс болгоод явчих тийм шиг байгаа. За тэгээ байрны бичгийг хийж өгөөд тэгээ түрээсээ хуваагаад ингээд төлөх тийм гэрээ хийгээ. За тэгээ тог усныхаа мөнгийг хуваагаад төлөх юм уу? Эсвэл тусдаа төлөх юм уу? Эсвэл одоо за чи төдийг л үг би чамаас тог усны мөнгө авахгүй гэсэн одоо тэр зөвшөлтслөө орхоос нь өмнө сайн тохиролцоор. Тэгэхгүй л болоо за чи оройд ч ирлээ. Чи стандараа бичигнээ тожигнуулаад намаа унтуулахгүй байна. Чи 3 минут усанд орох юм чи ямар их удаан минут 30 минут усанд ороод байхдаа яа би тог усны мөнгө чинь тэгээд дараа нь яах юм? Чи төлөх юм уу гээл би энийг нохоо хахаар дуудаад байвал бас муухай. Тийм ээ адилхан хүний нутагт ээжэд нэгээс аимшигтай тийм асуудал бити гаргаач яа л гэж бас гуймаар байна. Ажил оройд ч ирж байгаа бол тэр ажилчны буруу биш шүү дээ. Тэр чинь өөр юм 12 хийх байсан бол 16 цаг ажиллачаад хүрээд ирж байгаа үүрээ 3-4 цагийн үед гэртээ нөгөө түрээсэлсэн өрөөндөө орох гэтэл бахираад чи өстө унтуулсангүй үүрээр орж ирээд тах. Тэгээд би шүнж аригтлаа юу маргалаа юу гэж одоо айл болохоор муу муухайгаар дуудаал тийм шаардлагатай тавьж бол арай бас болохгүй хаа. Зохистой байх хэрэгтэй хаа. Хин хинэнд хичээх ёстой байх. За тэгээ хэрүүл хийж байгаа хүний эндэж байдаг гондоч байдаг гэж ярьдаг шүү дээ. Айл нь юм асуудал байна. Шаардлага тавьж байгаа бол зөв зүйтэй шаардлага нь анханасаа орохоос өмнө хоёулаа тохиролцоо цаасан дээр бичдэг ч юм уу яадаг ч юм. Тэ мөнгө төгрөг авч өгөлцөхтэй бас их асуудалтай бас их маргаан үүсдэг юм байна. Тэгэхээр тогоо яах юм, усаа яах юм? Оройдож ирлээ илүү төлхөр авлаа. Мөнгө төлөөд орж байгаа юм чинь хэдэн цаг ажиллаад орж ирэх нь бол тэр түрээсэлж байгаа хүнд бол хаалга хачаал цаана унтчихл энэ үст. Тэр хүн усанд орно үст. Тэрнийхээ мөнгөийг төлөөд явж байгаа шүү дээ тэр хүн чинь тийм ээ. Гэх мэтлэн яг хуу нарийн ширийн юм бас маргаан гардаг учраас их чинь бас энэ дээр бас хэлэхэд бас илүүдэхгүй байх л гэж бодож байна л та. Тэрнээс биш нэг харцаараа хөдлөхгүй чи миний байранд байгаа шүү гэж томроод байвал уучлаарай шүү дээ бас хэцүү тий. За тэгээд жарланд ерөөс орц сураагүй гэлгүй би бичих юм аа. Яа мархав. Одоо яагаад чинь хөдөөнөөс очиад нийтийн одоо талантайч олонд одоо бид сураагүй болоод тийм үү эсвэл одоо хүний юмд тийм хайр найргүй байдаг юм уу дээр нь гараад эцтгэл нь эсвэл одоо дутуу нөгөө нэг шот модгоор нөгөө юмаа цэвэрлдэггүй л орхичтгэл нь одоо усаа дутуу таттгэл нь одоо битгүй тийм этийнхаа ямиг жоохон үйлдвэрийн 0-д хүртэл асуудал зөндөө байдаг гэж хэлж байна. Тий тэгэхээр нэр 0 гэж ярихаар ажил хийж байгаа улсууд болж л үгүй л завсарлагаанаараа 0 орж амжаад тэгээд ажиллаа хийж явахдаа болж игэл их байн 0 руугүйгээд тэр бол бас их буруу шүү хүмүүс минь. Тэрийгээ та хэд маань бас их зөв зохицуулах зүйтэй шүү. Тий. За.
төлбөрийн өрийг заавал шийдэж байна. За нэг байрнаас гараад нөгөө байрн руу ороход заавал төлбөрийнхаа тооцоог дуусгаж жин там болж дараачихаа байранд ороорой. За энэ дээр их анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл зүгээр нүгэд тэр гэрээ гэдэг чинь энэ гэрээн дээр чинь юу бичсэн байдаг юм? Ор хон сар юм бичсэн байдаг. Хэрвээ та гарвал тэ 2 сарын өмнө мэдэгднэ гэж голцоо гэрээн дээр бичигдсэн байдаг шүү. Яагаад гэвэл тэр байр түрээсэлж байгаа хүн чинь монголч хүн бай, чехч хүн бай, словакч хүн бай 2 сарын өмнө за манад байсан дорж гэдэг хүүхэд одоо явах ёстой. Энэ тэгэхээр би одоо дараачихаа түрээслэгчийг олжээ. Тэр хооронд одоо ингээд нэг нь нүүж яхад дараачих нь нүүж орж ирчих жишээтэй тэр зохицуулж бас алдагдaltaгүй ажиллахыг бодно шүү дээ. Хэмжигсэн байр түрээслэх юм бол тийм биз дээ. Тийм учраас та нар тэр явхаа мэдэгдэхгүй 2 сарын өмнө мэдэгдэхгүй одоо ажиллаа сольсон байж болно. Өөр хот руу нүүсэн байж болно. Эсвэл өөр атайхан байр олсон байж болно. Тэр болгонд байрныхаа эзэнтэй маш гоё уялдаатай яриа хөөрөөтэй би одоо ийм байр олчлаа, ийм ажиллаа солих болчлаа, энэ ажилласаа би халагчлаа. Тийм учраас уучлаарай одоо би энэ байрнаас гарах нь байна шүү гэдгээд байрныхаа эзэнтэй маш сайн хэлж байгаарэ. Тэгэхгүй бол асуудал үүснэ. Тий. За тэгээд тооцоогоо дуусгах хэрэгтэй. Та сар болгон хэдэн өрөө төлөх хэрэгтэй байсан юм. За энэ тооцоо дээр бол нэг каус гэж юм яригддаг шүү дээ тий. Олцоо орон сууд түрээсэлж байгаа улсуудад каусын асуудал ярьдаг. Уучлахаа мөнгө эхлээд өгсөн байгаа шүү дээ орохдоо тийм ээ төлхөр авахтаа. Нэг юм уу 2 сар юм. За нэг 2 сар одоо бараг болтгоо 3 сарын каус голцоо одоо сонсогдоод байдаг болсон байлээ. Тэгэхээр хүүхдүүд минь та хэд минь гарахаасаа өмнө тэр каусыг тэр байр чинь эзэн чинь за нэгдүгээр ямар ч тооцоогүй үед буцааж өгнө. Тэгтээ буцааж өгөхдөө тухайн хүний байрын, тавилгын, толын, одоо шалын, хамын муухай болгоогүй хүлээлгэж өгнө. Та маш гоё цэвэрхэн байранд орсон бол тэр гоё цэвэрхэн байраа л тэр чигээр нь хүлээлгэж өгөх ёстой. Хэрвээ ямарваа нэг юм ширээ самдлын хөл гарыг хугалчихсан хэдэн аяг шаазан байсан бол тэрийг хаглаа хайцсан байны наваачд зэв идүүлсэн жорлонгийн хаглаа хайцсан тийм байх юм бол таны тэр урьдчилгаа өссөн мөнгө төгрөгч ерөөсөө ч юу ч алдахгүй шүү дээ. Тэрэндээ судгнаа л гэж. Надад бүр нэг тийм тохиолдол нэг орчуулганд би нэг явж ирсэн дээр үедэлтэй тэгтээ түүх уучраагүй. Хүүхд ингээд байрныхаа гэрээг аваад шкафн дээр тавьсан. Тэгээд нэг 2 3 жил болоод нүүхэд тэр кауцын мөнгөө буцааж өгөөгүйс. Тэгсэн чинь яасан болоо тэр аюу тав тогтой их айтайхан гэрүүл яагаад юу олов гэд би байрны эзэнтэй очиод ингээд өсөн чи гэрээн дээр нь гарахтаа засвар хийж өгөнж гарна гэсэн юм дээр нь гарах зорцсон байгаа юм чи. Тий харахад бол тэр шохоод манайх ёстой муухай олгойг таан тургыг юм бит. За нэг л юм болсон доо та нар гэд. Тэгээд нэрээ оцсон чи нэрээ тэр гэрээн дээр нь гарахтаа цагаан шохоо хийж өгч явбал гарнаа гэсэн ийм нөхцөл тавьсныг тоож уншигчгүй орчуулагчгүй очсон уу эсвэл орчуулагч нь очоод дутуу орчуулна за тийм юм бол зөндөө гардаг бас хагас дутуу ойлгосноо хагас дутуу орчуулаад өгчдөг. Тэгэхээр тэр байрны гэрээг бол маш сайн уншиж үгүй би ингэж хэлдэг баг та нар юундаа яарсан тэр гэрээг нь гэртээ авчиж уучлаарай та надаа байрныхаа гэрээний урьдчилсан юм нөхцөлийг миний мэйлээр явуулчихно. Би танилцаж уншаад тэгээд маргааш ирээд үнэхээр надад тохирсон гэрээ чинь таалагдж би маргааш ирээд оргиороо гаруусах зураг ингээд хоёлоо төлхөөрөө авч өгцөө мөнгө төгрөгөө өгöör. Ингэж яар. Юундаа яарах вэ? Байрны эзэд ч яарахгүй. Тэгээд тийм болохоор та нар уншаагүй хуу хаа заашгүй нэг байр олдлаа гэж гаруусах зураг хайждаг. Дотор нь чамайг алнаа 5 сар амьдруулчаа чамайг алнаа гэд бичсэн ч байсан ойлгохгүй тэрэн дээр нь тэг гэд гаруусах. Орчуул юу ч ойлгоогүй ячиж ямар ч юмд ер нь ойлгоогүй юм дээр та нар гаруусах зам гэдэг бол одоо нэг юм кино үзэж шүү дээ. Ийм тэнийг вэж болохгүй ш. Заавал энэ юу ч одоо юм хөгжсөн байж тээ бидний үед бол тийм байгаагүй транслат гэдэг одоо Google Translate-аар хамаагүй орчуулад тэгээд бүр ойлгохгүй бол орчуулагчаа дуудаад энэ юу гэж байгаа бол энэ нөхцөл нь яг юу гэдэг ингэж асуугаад ойлгосны дараа окей гаруусах зур шүү дээ. Тэр гэрэн дээр тийм бичээгүй л байсан да гэд ядаж ямарваа нэг маргаан гарвал тэгээс сууч шүү дээ. За тэрэн дээр жишээлбэл хогны мөнгөө яаж шийдэх юм? Би төлөх юм уу эсвэл байрны түрээслэгч төлөх юм уу? Тэрний асуудлыг шийдэх. Тийм ээ. За энэ байран чинь урд нь орохдоо та нар байрныхаа гэрээн дээр жишээлбэл энэ дээр тог усныхаа заалтыг анх орохдод шууд зургийг авч гин үү? Зургийг авчих хэрэгтэй шүү дээ.
Ширээ самтлуудын зураг жоохон энтерсэн, сэтэрсэн, хан турган муухай болсон байвал тэрнийхэн зургийг аваад тэр гэрээнд бүр хавсархаж яагаад болохгүй гар утсан дээр ч гэсэн хавсарч болж байгаа аахгүй. Тэрэн дээр бол асуудал байхгүй шүү дээ. Тийм ээ. Тий. За эсвэл одоо за ийм би хүлээж авлаа шүү гэд бичээд цаасан дээр. За ийм хүн амьдрна. Тэр гэрээн дээр нь бүгдээр бичигдэх ёстой. Тийм ээ. За тэр гэрээн дээр тэр байрны гэрээ гэдэг чинь одоо бүр аяга улам нарийн улам одоо хүмүүс одоо дотоод явдлын яамчин за үнэхээр энэ квадрат метр үнэхээр 3 хүүхэдтэй хүн амьдарч болж гин үгүй юу гэдгийг шалгадаг л байхгүй. Тий. Нэг хүмүүс юм 20 квадрат метр тавлан амьдрна гэвэл хүүхдийн нөхцөл зөрчигдөн гэж үзсэн шүү дээ. Зөвшөөрөхгүй шүү тэр байран дээр амьдрахад жишээлбэл татгалцсан бас их шалтгаан байдаг шүү дээ гэр бүлийн бизнес тусахад. Хитрхи жижигхэн байр нь амар олон амьдрах юм байна гэдэг. Гэхдээ бид нар чинь тайлбарлалт өгч та нар тэрнээс болж бид нар татгалцлаа шүү гэж хэлдэггүй хамгийн аюултай. Тэгэхээр байрны бичгээ гаргуулж байгаа даандаагүй гэр бүлийн бизнесд орж байгаа улсууд болвол квадрат метр бас нэгэнт л одоо нэг юм уу 3 хүүхдээ авчрах гэж байгаа бол айтайхан байр бас төрөслөх юм зүгт. Дор хаяж 2 өрөө байр байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй тий. Тэрнээс 2 том хүн 3 хүүхэд 30-40 квадрат метрэнд бол хэцүү шүү дээ. Тэр чинь квадрат метрийг хэмждэг хүн гэж бас байдаг шүү дээ. Хэвээрэл байгаа. Гэхдээ тэрний хэмжээ одоо ямар болсон бэ бас сайн мэдэхгүй. Ер нь хүүхдийн 5 тох бол номер 1 тавигдсан шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр тэр байрны эзэнтэй байрны гэрээгээ хийхдээ юу анхаарах вэ гэхээр та хэд маань за би энэ байранд орно. За энэ байранд орохдоо би ээжигээ урилгаар авчрах шүү. Би хүүхдээ авчрах шүү. Надад 3 мөрт ирнэ шүү гэдэг юм уу тий. Манайхан ч их олон хүүхдтэй айлууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр байрны эзнээс ястаа ам өчгийг аав. Үнэхээр манай 3 хүүхдэд визэнд н орохдоо байрны бичиг хийж өгнө үз. Ирсэн хойно нь байрны бичиг хийж өгнө үз гэдэг ч юм уу тий. Зөвшөөрнө үз тий. Урилганд байрны бичиг зөвшөөрнө үз гэдгийг асуух хэрэгтэй шүү та. Маш сайн асуух хэрэгтэй. За тэгээд нэг байранд очих юм бол маш тогтвор сууршилтай аль болохоор олон жил тав тухтай амьдрахыг хичээнэ. Тэгвэл байрны эзэнд нь чамар өөртөө ч та нартай чамар. За нүүхтэй цэвэрлээд одоо үлдээхгүй байна гэсэн асуудал их гардаг юм байна. Монгол хүн чинь одоо буурай цэвэрлж одоо нүүдэг үстэй. Ямарваа нэг нүүдэл суудал хийхэд хөдөө гадаач гэсэн тийм буурай сайхан цэвэрлээд нүүдэг. Ёс заншилтай шүү дээ бид нар чинь. Тэгээд тэгэхэд та нар өчнөө сайхан байранд 1 жил 2 жил амьдарчаад нүүхтэй зүгээр нураач хайцсан юм шиг одоо бөмбөгдүүлсэн юм шиг тийм байр дээр хүлдэж. Одоо энэ тийм байр ч гэсэн ялгаагүй шүү дээ. Тэгж орхиж бас болохгүй шүү дээ. Тэ айтайхан бас өөрийнх чинь нэрийг бай гэхэд энэ монголчууд ийм заваан гэж бас хэлүүлэх дэмэл байх л та тий бас. Тий айтайхан нүүхтэй сайхан цэвэрлээд бас ямар таныг ирэхэд ямар байсан ядаж тий тэгээд явах хэрэгтэй л болов. Буурай цэвэрлж үлдээхгүй бол маш муу гэдэг шүү дээ. Нүгөө явсан хүндээ муу байдаг гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас бид нар ийш тийшээ нүүд суухад заавал гэр орноо цэвэрлээд үлдээдэг. Тэгээд түлхүүрийн за баярлсан шүү гэж хэлээд түлхүүрийн буцаагаад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Тийм ээ. За сүүлийн үед байрны хэрүүл их байна. Одоо ажлын хэрүүлээсээ сүүлийн үед байрны хэрүүл их гардаг болжээ. Ажил дээр хэрүүл бас учирч чадсантай. Бас гайгүй манайхан ч ажил төрөлдөө бол сайн гэж үздэг. Ерөнхийдөө ажил бол та сайн мөртлөө монголчуудын ерөнхийд нэг тийм шинж байрандаа маш их арх уудаг. Архитектаас болоод маш их хэрүүл одоо болдог. Тийм учраас энэ хэрүүл тэмцэл бол амар байна. За тэгэхээр л одоо энэ монголчуудыг авахгүй байгаа, байр олдохгүй байгаа нэг том шалтгаан бол яхахгүй л энэ дахин хэлье. Та нартай ингээ байр бүр олдохгүй болох юм л энэ бол яванд бүр тахал мэт ингээ хотуудын байрны эзнүүд чи хоорондоо бие бинийгээ бараг таньдаг болчдөг юм уу? За Монгол хүн л битээ аваарай гэдэг ингээл бие биендээ зөвлөх хэмжээнд хүрч шээ. Тэгвэл та нарт 1000 ажлын гэрээ олдод яах юм бэ? Байр байхгүй бол ажлын гэрээ байгаа нэмэргүй шүү дээ. Гэхдээ тийм биз дээ. Тэ. Та одоо жишээлбэл аймагт очиод нэг ажил албан тушаал томилогдод очлоо. Байр байхгүй бол яах юм?
Таваантаа гэр олдохгүй бол яхаа хаана амьдрах юм? Ялгаа байхгүй шүү дээ. Тийм болохоор ер нь өрөөндөө хэрэлдээ, зодолтоод одоо энэ нэг өрөөнд 3 одоо охин оруулчлаа гэдэг. За 3 залуу ч юм оруулчлаа гэхэд мэдээж 3 ааш характертай тийм ээ. Ямар ч одоо бие бинийгээ танихгүй, бие бинийхээ ааш занг мэдэхгүй ийм 3 хүний нэг өрөөнд оруулдаг л байхгүй. Одоо та нар очиод байр байгаа юу гэж. Байр байгаа юу гэж бас байр олж өгнө л гэж би хэлж байгаа. Гэхдээ та нар нэг өрөөнд танихгүй хүмүүстэй орно шүү. Та нар диваажинд очихгүй шүү. Аягүй хэцүү шүү анх очиод. Би хизээш та нарт амархан байна. Очиод маш гоё байна. Маш өндөр цалин авна. 40-50 мянган цасны цалин авна гэж би хизээч ярьдаггүй шүү. Тэр чинь тэр тогтсон тийм юм байдгүй юм. Хүмүүнээс шалтгаалдаг. Сайн ажил хийгээд үнэхээр окей, үнэхээр мундаг хүүхдүүд бол 40-50 байтгаа авч чаддаг. За 40 гаргасан цалинч том ховрол баг. Ерөнхийдөө тэгтээ ер нь бол нэг 25-аас 35 мянгаыг бол сайн сахилга баттай, юмыг хүлээцтэй, дуулууртай нууд нь бол цалинтаа хүрч чаддсан шүү. Эхний 1 сар 2 сар бол цалин баг. Тэгээд ажлаа сурцсан хүүхд бол тэгэл ажил гэрийн хооронд илүү дутуу ховж ивэнд оролцохгүй, илүү дутуу найр наадамд оролцохгүй, илүү дутуу зодон зохионд оролцохгүй зөвхөн л ажил гэр хоёрын хооронд явдаг. Аав ээж ихийг халууцуулдаггүй, ахтуудынхаа хооронд ховж ивэнд ордгоо тэгээд яваад ах хэрэгтэй. Өөрийгөө нэг айтайхан аваад явчих хэрэгтэй. Тийм хүүхдүүд бол болж байна. Бид нар ч бол явандаа бол яван чангаар цалин нэмэгдээд гайгүй тэгээд хүндэтгэлийн хүлээгээд мастер дарга цэргийнхаа хүндэтгэлийн хүлээгээд хайрын хүлээгээд нэг ажил олцсон ч тэр хүүхдийг дуудаад аваад явчихлаа гэдэг байхгүй. Нэг далчгансан юм нь үлдээчдэг л байхгүй. Орон тооны цомтгол болоход далчгансан юм л хамгийн түрүүнд дислагддаг. Гайгүй нь үлдчихдэг. За тэгээд нэг ажил дээр тогтвор суурьшилтай байгаа хүн заавал хождог. Хождог шүү үнэхээр. За тэгээд тэр 6 сарын тест чи юм бол дараа нь одоо хамаа алга та тэгээд тэр ёстой нөө сүүхийн ажилчин маань болно улсын хурлын гишүүн болно танаас шалтгаалах баг. Тий. Тэгэхээр та хэд маань энэ зүгээр л одоо бүр үнэхээр арьсаа таарахгүй бол за тусдаа хоолоо ив. Заавал хоолоо нийлүүлж идээл. Тэгэл нийлэхлээр бие бинийгээ нэг саймширхаж гоё яриад тэгэл нэгийг гараа явчихлаа. Гараа явцсан хүнийхээ араас муулаад тийм зан одоо ямар их түгээмэл гэж санана. Энэ муухай те. Араас нь муулаад цуг байхдаа инээгээл. Эсвэл хэрэгцээтэй үедээ инээж ханаачаал хэрэггүй үедээ тэгэл муулаад чамд таалагдаагүй хүн бусдад таалагдахгүй байна гэж байхгүй штэ. Хүн болгон өөр штэ. Тэгээ өөртөө таалагдаагүй хүнээ адилхан нөгөөдөлтэй адилхан таалагдахгүй болох гал чичрээд байраад байгаа юм. Муу хүн гэж байхгүй шүү дээ. Муу сонголттой муу шийдвэр гаргадаг одоо хүмүүс л гэхээс биш хүн болгон хүн таалагдчих амьдрахгүй шүү дээ. Хүн өөрөөхөө л амьдрах болдог шүү дээ. Мэдээч хэрэг. Тий. За тэгээд энд ингэж байна. За гэрээ гаргаж байгаа хүмүүс маш их муулах юм аа. Өөрсдөө зүгээр байрандаа айтайхан амьдарч чадахгүй энгийн цагаан тагтаа мэт өөрсдөө ярих боловч авчирсан хүнээ муулах юм ямар хэрэг байгаа юм бэ гэдгийг ярьдаг юм байна. За тэр ч бол үнэхээр тийм байдаг. Тэ ер нь за яг хөө тэгэл аваачлаа ажилд нь орууллаа тийм ээ. Цагдаа сэргийлэхийг зохицууллаа, байранд нь орууллаа. За ингээд л одоо өөр яах юм бэ? Тэг чин тэр дотоор байрын наа тэр ажлын наа тэгсэнгөө би Монголд ч тийм байсан, би ч тийм байсан, би ч тийм орд харштай байсан. Уучлаарай та тийм сайхан орд харштай байсан бол ажил хийж хөдөлмөр хийх гэж чех рүү яах гэж явж байгаа тэгвэл хэцээц гэж л асуумаар санагдчих зарим ч яах вэ? Бас нэг боломжоор бас нэг хүүхдээ бас нэг айтайхан сургууль соёлд Европод байлгах чи боломжоор бас нэг далинд нь Европоор аялж чи боломжоор сайхан бас соёл суралцж чи үнэхээр бас нэг тийм мундаг хүүхдүүд байна уу байна ярих юм болох. Тэдэртээ бол өстой үнэхээр талархаж явдаг шүү дээ. Тэдний тийм улсууд их байгаа тулдаа Монголоос маш их хүмүүс авцарч байна. Яг үнэндээ хэлэхэд. Бүгд ташраараа дапуу
Ташраараа далчсан юмнууд байдаг болоо тэгээ монголчуудыг аваачихгүй шүү дээ. Яа. Гайс. Замс дараалаад гэхэлгүй тийм. За тэгэхээр энэ байрны асуудал нэг юм байна. За нэг ийм л нөхцөл одоо нэг Оросуудын одоо энэ инфлюенсерүүдийн яриад байгаа нэг байрны гэрээний одоо буцаа олголт олддог гэд татварын буцаа олголт олддог гэсэн юм яриад байгаа. За тэрийг бол та хэд маань интеграци цэзинцэв юм уу эсвэл финансны праца те санхүүгийн зөвлөгөө өгдөг байгууллагаас та нар нэг зөвлөгөө аваатгаач гэж би та хэдээс гуймаар байна. Тий. Би бол одоо ерөөсөө энэ талаар ерөөсөө олохгүй байгаа. Гэхдээ энэ нөхцөл байгаа юм шиг байгаа. За яг ямар нөхцөл одоо түрээс ингээл аваад ш сар болгон те. За тий. Тэгэхээр буцаа олголт гэдгийг тэр одоо ялангуяа хилтэй хүмүүс нь энийг та нар нэг хөөцөлтөөд гэхдээ энэ бол мэдээж яриг травалтай хүмүүст хамаарах болов нэгдүгээр. Хоёрдугаар өөртөө байртай хүмүүст хамаарах болов. Тийм ээ. Тэгээ энэ тухай та нар сонсон мэдсэн байлагчтай хувь чадаар юм уу эсвэл комментар та хэд маань надад нэг үлдээх итгэж. Тэгээ энэ тухай бас надаас бас саяхан бас нэг охин асуусан. Би тэгээд үнэхээр энэ чинь би бас 2 3 жилийн өмнө бас нэг судлаад тэгээд бас сайн үр дүн өгч чадаагүй. Тэгэхээр яхахгүй тэр финансны параца гэдгээс асуугаад юм уу эсвэл одоо реалитуудаас асуувал тэд нар бас сайн байгаагүй мэдэж магадгүй юм байгаа шүү. Тийм. За нэг юм байна. За тэгэхээр за байрны хаяг даруулах тухай дахин хэлэхэд нүүсэл бол заавал бүртгүүлээрээ шинэ байр худалдаж авсан бол заавал бүртгүүлээрээ хүн түрээсэлж байгаа бол заавал бүртгүүлээрээ тий ер нь бүртгүүлэхгүй тэмдэглүүлэхгүй байж ерөөсөө болохгүй болох нь байна шүү. Одоо 1 сарын 1-ээс та хэд маань маш их сахилгатай байж цагдаас илэрхийлээс маш хол байж захиргааны янз бүрийн арга хэмжээнүүдэд өртчихвөө гэдгийг л та хэд дахин анхааруулаад байгаа шүү тий. За тэгээд хоорондоо эртээ бид чинь маш цөөхөлөх нь штэ. Тий насаараа чийхэд амьдраач үгүй ч юу. Одоо энэ яг нэг очсон энэ боломжийг ашиглаад зүйтэй юмас хараад суралцаад хэдэн төгрөгийн цалингаа аваад цалингаа авахгүйгээр бас энийг чи ингээ хийчихдэг юм байна. Ингэж хүмүүс бас амьдарч болдгийм байх гэсэн ийм санаа оноогоо их орондоо өөртлөд ирвэл бас болж л штэ. Тэ хажуугаар нь өөр хүүхдүүд нь сайхан Европын бас сургууль үн төлбөргүй яваад та нарт маань бас боломж их байгаа штэ. Тэ тэгэд ийм сайхан боломжоор ёстой чехэд очиод алаад үгүй ураад үгүй гэснээ очингуудаа тэнэглээл эсвэл казиноор гүгээл эсвэл хүүхэн шуухан гэж хөөцөлдөж гүгээл эсвэл ариг дарс хөөцөлдөж гүгээл ингээд байл уучлаараа одоо тэгээд уцаарай л гэж хэлээ да. За энэ удаа үгээр энэ лайвыг өндөрлөө. Тэгээ та хэд маань бас хоорондоо эвтэй найртай байхыг хичээгээчтэй л гэж хэлмээр байна. Ямар ч их ариг дар суудгийг, ямар ч их хэрэлддгийг одоо энэ хэрүүлийг бол одоо ёо бүрнээр хэрүүлийн дээд сургууль байгуулагдсан юм уу гэмээр л байна Монголд. Яг одоо айгүй тийм стресстэй нийгэмд байсаар аваад хүмүүс бас жоохон тийм болцсон юм уу л гэсэн юм бодол төрөөд байна. Гэхдээ бүгд биш мэдээч хэрэг тэн дотор чинь нэг тийм муу ир дайн төөрнө хичээр тиймэрхүү стилийн улсууд байна шүү дээ. Хэрүүлээс нэг амар би мундаг би чадчихин би энэ мууг алж гин тэр мууг би чадчихин би тэр мууг дагшааж гин тэр мууг гөлөг болгож гин гэл тэрэндээ ингээд агшаал хүн болгонд яриад уучлаарай тэд нар чинь цаашаа араад нэгэж хагаад тийм байж болохгүй л та бас те юм нэгээр дуустгүй л байхгүй. За тэгээд бурхан та нарт сайхан ямиг ивэж авах болтугай. Тэгэл нэг далчсан ямиг бол бурхан чинь буцаагаад байнд тавьчихдаг л гэж байгаа шүү. Базар байна. За та хэдтэй тэгээд сайхан хүсье дараа шилээ хүртэл байж та. Mm-hmm.